Сайн байцгаана төмөрхүүлгээд зэтэй автомашинтай холбоотой мэдээллийг үзүүлдэг мотор мес нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийнхаа дугаараар бид дараах мэдээллийг үзүүлэхээр бэлтгэлээ. Торнис нэвтрүүлгийн удаагийн дугаар тоохгүй дрифт шоу зохион байгуулж байгаа VIP Crown клубийнхан оролцож байна. За өөр чи юуны өмнө өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа, таанчсан өдрийн мэндийг хүргэе. За клубийнхаа тухай үзэгчд маань танилцуулж клуб нь хизээ анх нэгдсэн бэ? Ер нь ямар үйл ажиллагаануудыг явуулсан юм бол? За маань клуб байгуулахдаа яг албан ёсоор бичвэртэй аваад бол 3 жил болж байгаа. Энэ хугацаанд яг дрифт, трак, сайн үнс гэсэн иймэрхүү төрлөөр үйл ажиллагаа явуулдаг байгаа. Яг яг байгуулалтаа 3 жилийн хугацаанд одоо 3 дрифт шоу үзэгчдэр сайн мэдж байгаа. Тэр дрифт шоуд байнга тогтмол жил болгон зохион байгуулж байгаа. Тэр шоугоч судахгүй зохион байгуулж байгаа. Клуб маань ер нь ихэвчлэн сайн үйлсэн аян тал руугаа ер нь бол чиглэж байгаа. Одоо байгуулалтаа 3 жилийн хугацаанд болохоор нийт 13-4 сайн үйлсийг ер нь бол зохион байгуулсан байгаа клуб хэмжээд. Клуб яг албан ёсны бол 20 гишүүнтэй яг үйл ажиллагаагаа ер нь идэвхтэй явуулж байгаа клубд нэгэ. Сайн үйлсэн бас зохион байгуулалт гэж ер нь ямар сайн үйлсэн зохион байгуулсан бол жишээ дурдаад ярил. Жишээ дурдуулмах нийслэлийн хэмжээнд тохирчл үйлчлэгээний алба гэж байгаа. Тэдний 200-аад ажилчинд шөнийн үүрээр 4 цагт гараад халуун арц аяны хүнжил одоо дулаан хавцуудад тухайд яг ажлын нөхцөлд юу хэрэгтэй вэ? Тэр бүгдийг нь хэрэгцээд зүйлээр нь ер нь хангасан байгаа. За мөн дараа нь болохоор улсын хэмжээний ганц өдөр хүүхдээ асрамжийн газрын 105 хүүхдийг нь бүгд машиндаа цуглуулж авч яваад засных нь баярыг хийж өгөө, бүгдэнд нь хоол, үнс, бэлэг дурсгалын зүйл гардуулаад нэг өдрийг нь хүүхдүүдтэйгээ цуг өнгөрсөн байгаа. Одоо энэ жил 3 дахь удаага D2 дрифт шоу зохион байгуулах гэж байна гэж байна. Энэ жилийн дрифт шоу өмнөх жилүүдийн дрифт шоунуудаас юугаараа онцлогтой. Одоогийн байдлаар ерөнхийдөө машинууд бүтгүүлсэн байгаа юу? За энэ жилийн дрифт шоу бол яг 4 сарын 19-нд бол 5 нь яг албан ёсоор гаргацсан байгаа. Scar Sort-ын талбай дээр энэ жилээр яг зохион байгуулалт. Энэ жилийн гол онцлог зүйлүүд нь юу вэ гэхээр ер нь ихэвчлэн үзэж байгаа үзэгчд тал руугаа ер нь чиглэсэн байгаа л да. Одоо яг үзэж байгаа үзэгчдийн сэтгэлд хүрэхээр одоо үзэгчд дундаасаа ер нь жоо хазтай 2-3 үзэгчдийг шалгаруулж тухайн хэдэн сервисээр нь ер нь жоо үзэгчд тал руугаа чиглэсэн байна. Миний сонсноор энэ жилийн шоуг илүү одоо олон улсын стандартад нийцүүлэхээр хийн зохион байгуулалтын үйл ажиллагаа ер нь бусад үйл ажиллагаануудыг хийн гэж сонсон. Тийм. Тэгэхээр болохоор яг дрифт шоу гэдэг утгаараа яг зөвхөн дрифт хийгээд өнгөрөхгүй. Энэ талаар болохоор одоо RC машинуудаар дрифт трак хийж үзүүлнэ, өөр мотоспортынхаа орж ирж үзүүлбэр үзүүлнэ. Зөвхөн дрифт трак гэдгээр утгаар нь биш, өөр жоохон тухайн спорттой уялдаатай холбоотой бүх төлөөр энэ жилд ажиллаж болж байгаа л да. Удахгүй болох гэж байгаа дрифт шоуны талаар мэдээллийг үзүүлсэн бол харин одоо өчигдөрхөн амжилттай болж өнгөрсөн Баха 150 оффроуд уралдааны талаар мэдээллийг үзүүлье. Баха нь олон улсад зохион байгуулагддаг тэмцээн бөгөөд Монгол улсад анх удаага зохион байгуулагдж байна. Баха Монголын 2014 тэмцээн дээрээс хийсэн сурвалжлага нэвтрүүлгийг маань нэвтрүүлгийн дараагийн дугаараар хүлээн авч үзээрэй.
хүрсэн урж байна. Өнөөдрийн нэвтрүүлгээрээ бид Mercedes-Benz S63-ыг танилцуулах гэж байна. За юуны өмнө өөрчн энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд баярлалаа. За Монголд 2хан ширхэг байгаа машин гэсэн. Тийм ээ. Одоогийн байдлаар 2 ширхэг байгаа. Дараа ч одоо танай нэвтрүүлгийг веб үзэхүүл дахиж нэмж авах гэж бодож байна. Монголд 2 жиш 10 ч болж магадгүй хаа гэж бодож байна. Яг л энэ онцлогийн машин яг нэмц чанарын машин гэж ярьдаг. Das авто гэж ярьдаг. Сайн чанарын машин байгаамаа. Онцлог нь үйлдвэрсэн он нь 2011 онд үйлдвэрлэсэн машин. Монголд 2012 оны 12 сард орж ирсэн машин байгаамаа. Mercedes-Benz ер нь бензиг бол дэлхийд даяар хүн болон хүлээн зөвшөөрсөн машин шүү дээ. Тэр дундаа яг ижил төрлийн ийм загварын машинуудаас S63-нуудаа юугаараа онцлог давуу талтай юм бол? За онцлог давуу тал гэх юм бол одоо энэ машин бол спорт, бизнес класс, AMG төлөвлөлттэй машин байгаамаа. Моторын чадал гэх юм бол 6300 та. Өөр онцлог гэх юм бол одоо гол нь хүний тох, амар байдал гэх юм уу да. Тэрийг хангасан машин байгаамаа. Спорт машин бизнес ангиллын хослуулсан гэдгээр бас нэлээд өрмөцтэй байна. Тий. Бизнес бол бизнес классаар авдаг. Энэ S63 яагаад онцлог вэ гэх юм бол спорт, бизнес классыг өөртөө тогтжуулсан, хослуулсан тийм автомашин байгаамаа. Тэгвэл одоо яг ийм машинаар тэмцээ одоо драг ч юм уу те бусад энэ спортын төрлийн тэмцээн уралдаанд орж болно юм. Орж болно. Гэхдээ одоо Монголд бол Skyline 35 гэж машин бий. Моделийн заквын Science Skyline гэдэг. Тэр үед одоо уралдаа их болох л байх. Миний бодлоор бол тоногд хийж болдог энэ машинд бол үйлдвэртэй. Одоо жишээлбэл янданч байна уу, моторын тоноглож байна уу бүгдийг сольж болдог. Нэг хүчин чадлын нэмийг бол бас тэгж болдог. Драгд бол асуудал байхаа. Энэ нэг онцлог нь бол одоо хөдөө замд явж хат энэ машин одоо кузов өндөрлөгчтэй өөрийн автоматар кузовоо тааруулж авдаг тийм машин байгаа. Тэгэхээр ер нь хот хөдөөгийн айл замч тохиромжтой гэж ойлгож болох юм тийм үү? Бид нар хөдөө сая явсан дашин жилийн орчод ирсэн. Хөдөө замаар явсан. Болгон дашин жилийн хооронд бол асфальтын зам байхгүй байгаа. Тэр замаар явж хат бол бид нар бол тэгж одоо янз бүрийн донцлогоо байна уу одоо муу зам гэж мэдрээгүй тогтоо явсан. Спорт загварын машин гэсэн юм чинь бас дотор салон нэрээ өөр баг. Салон нь өөр бизнес класстайгаа хослуулсан машин байгаа. Спорт загварт бол энэ аюулгүй байлыг хамгаалсан одоо нэг ер нь бол машин автомашин ер нь бол их аюултай ослолтой гэж ярьдаг. Энэ Mercedes-Benz бол одоо хүний аюулгүй байдлыг хангасан тиймэрхүү ер нь чиглэлийн машин байгаамаа. Тийм болохоор дэлхийд даяар хүлээн зөвшөөрсөн. Дэлхийд даяар хүлээн зөвшөөрсөн Mercedes-Benz одоо 2 дугаар дайны үеэс ахгүйч хийсэн машин. Ер нь машин одоо өөр одоо орны загварын машинтай харьцуулбал олон жилийн түүхтэй машин хийж чадсан хүмүүс байгаа. Mercedes-Benz дотроо яг яагаад энэ загварын машиныг сонирхох болсон юм бол? Яагаад энэ машиныг сонгосон гэх юм бол одоо үзэмж чанараас нь ахгуулаад одоо бодийг нь таад харж байгаа спорт бодтой, спойлертой тий. Хажуугаар нь яг хөө бизнес классын одоо өөрийн нэг статус гэж ярьдаг тийм машин унах сонирхолтой байсан юм аа. Нэг танилцуулах юм бол энэ машины одоо онцлог өөр машин одоо герман машин BMW ирж байсан. BMW X5 жижиг зэргийн суудлын BMW бий. 723-тай харьцуулах юм бол энэ машин одоо суудл одоо энэ юу н одоо нэг юм өрмөц нь бол таад анзаарч байгаа чинь одоо санагчууд байгаа. Янз бүрийн хэлбэрээр нэгстэй одоо нэг дээр кнопк гэж яриа те. Нэг дээр бол нэг дээр кноптой сануулж болно. Нэг дээр дарахад одоо өөрийн хүн тусгай хүнд янз бүрийн хүнд зориулсан жишээл одоо бүдүү ч юм уу те 6 ч юм уу суудлаа сануулж болно өөрөөхөө яг ямар байршилтай баймаар энэ артлаа юм уу эсвэл бүр хэвтүүлж болно 3 дахь өөр автоматараа хэвтж өрөх ч юм уу яг автоматараа таны одоо хүссэн байдал чи одоо ингээд суудлын танд тогтоо яг хэлбэр чинь тааруулаад явцдаг. Тийм. За өөр гэх юм бол за одоо сүүлийн үеийн машинд бол смарт машин гэж ярьдаг бас хажуугаар манайхан. Одоо суудал халаагч байгаа. Аудио систем, акустик систем гэж ярьдаг. Акустик систем бол бензин хол ер нь дэлхийд даяараа одоо танигдсан сайн байдгийг. Янз бүрийн хөгжим гэх юм бол одоо энэ өөртөө дотроо 6 диск санагчтай. Тэгээд GPS-тэй
хөдөө газар явсаж GPS нь одоо цаана Мерседес үйлдвэртэй бүртгүүлэх юм бол дэлхийд даяараа үйлчлүүлж болдог. GPS заавалжгүй одоо тэр Америк жирлээвэ та өөрийнхөө машинтаа тий гадагш аяллаач гэж GPS Германаас одоо цаанасаа үйлдвэрээс нь захиалгахдаа тийм програм суулгачих юм бол GPS нь өдөртөө авчиж болдог. Энэ машин хоёр шт одоо онцлог гэх юм бол одоо хулгайгаас хамгаалагдсан дээд зэргийн хамгаалттай. Хаан чулгаалж алдсан ч гэсэн одоо GPS одоо тусгай GPS гэж ярьж байгаа. Тэр нь бол өөрөө хулгайд алдлаа гэдэг мэдэгтэй үйлдвэрлэлгөө ярьж байгаа юм бол манай албан ёсны цэцэрлэгт Монгол бенз байгаа тэдний одоо ингээд машин хулгайд алдчихлаа гэх юм бол ийм марк ийм вин номертой машин байгаамаа гэж хэлэхэд тэр өөрсдөө GPS-ээр кодыг оруулаад компьютерт гаргаад ирчихнэ. Тэр за хоёрт гуравт гэх юм байна те. Энэ машин онцлог биш юу вэ гэх юм бол аккумулятор суу гэж байдаг. Нэг онцлог. Аккумулятор өөрөө давхар аккумулятортай аккумулятор суу гэж байдаг. Тийм онцлогтой байгаа. Ямар ч хүүтэн ч халуун ч аккумулятор сууна гэж байхгүй. За салууны дотор хэлэх юм бол энэ AMG тонголтой бүрэн одоо энэ handmade гэж ярьдаг манайх арьсан шимэл бүгдөө энэ одоо handmade-ээр хийгдсэн байгаа. Ард гэх юм бол одоо энэ та танилцуул хоёр люктэй. Хоёр люк нь хоёулаа нэгддэг барьдаг. Наранаас хамгаалттай системтэй, хөшгөтэй. Нэгт одоо жишээлбэл загсанд явах. Тэ би өдөө одоо энэ машиныг явдаг гэдэг шүү дээ. Загсанд явъя гэх юм бол одоо артлын дээр харж байгаад акушка гэж ярих юм бол цонхноос нь тусгай уут гарч ирдэг. Тэр шинэ одоо уур уурга хийгээд уурга хугалцахгүй хамгаалалтад одоо явж болно. Би өөрөө бол загсан дуртай. Тэгээд загсанд явахад бас загс барих дуртай болохоор одоо ийм тоноголтой өөр нь бол тааралж байгаа юм одоо биш. Багаж энэ бол бүх юм нь өөрснөө одоо смарт гэж ярьж байгаа тий. Бүх юм дэлгүүрээр удирчна. Одоо бензин сүүл үе яг одоо энэ 14 оных нь байгаа. 14 оных нь яадаг вөхөр одоо миний сонсноор одоо урд явж байгаа машин дагаж явдаг. Энэ ч гэсэн бас дагаж явна. Сүүл үеийнх нь одоо шүний аргач гэж манайх ярьдаг тий. Шүний аргачтай гэдэг юм байлээ. Шүн одоо өөрөө автоматар жишээлбэл жолооч одоо ядарч явж байгаа ч үлээ тий. Нойр морин чүрлөөгээд одоо олон цаг машина барьлаа гэхэд янз бүрийн зам дээр юм гарч ирэх бишрэл юм саад гарч ирэхэд машин өөрөө унтарч урьдаг. Унтраад хурдан хасаад явцдаг. Тийм бас нэг онцлогтой. Сүүл үеийнх нь бол энд бол яг өөрөө машина дагах систем байгаа. Lexus 570 гэж машинд бас тийм систем сонирхолтой байдаг юм байлээ. Ямар давуу талтай хэл Mercedes-Benz таад мэдж байгаа байлгүй хамгийн маневр сайтай машин гэж явдаг. Маневрын би шалгаад үзсэн. Хоёр одоо урсгалтай зам дээр бол асуудалгүй эргэждэг. Дахиж маневр хийгээд шаардлага байхгүй. Одоо хүний аюулгүй байдлыг хангахад одоо тоор систем байгаа. AMG тонголттой 4 дугуйн өөрснөд барьдаг. Зарим машинууд бол эхний 2 тоормцны системэнд бариад дараа нь араач орчим те. Энэ бол өөрөө нөхцөл байдлаас газрын үрсэн үү ямар байна те, бартаацсан байна уу, асфальтсан байна уу өөрөө тэрэн дээр тааруулаад торуулсаа барьдаг тийм смарт машин байгаамаа. Өвөл барьж байхад бол одоо жижиг машин ардаа хөдөлгүүртэй гэж ярьдаг одоо янз бүр гулгаждаг барьдаг тийм болоо би анзаараагүй. Өвлийн системтэй өөрөө энэ өвлийн юу одоо систем байгаа энэ харах юм бол кнопонд өвлийн одоо режимд орлоо гэхэд өвлийн режимаас цаашд ямар ч тийм гулгай мэдэрч байгаагүй. За энэ хүү машин моторын тонголтой харж байгаа AMG тонголтой турбинтай гол нэгний матцсан юм бол одоо шаруултын системтэй. Энэ машин одоо нэг удаа буксавач гэж монголоор хэлж чадсан уучлаарай. Буксавач буксууч систем гэж байдаг. Тэн дээр нэг яхад өөрөө санчдаг одоо ямар хүслээр яаж байгааг сая ярьжсэн өвлийн систем байдаг. Тэн дээр дахиж шаруулдаг. Энэ одоо чимээ авдагч нь бол энэних Mercedes-Benz бол дандаа полиуретан гэж материалаар хийгдсэн байдаг. Энэ материалыг ер нь хаана анх гаралтай байх юм бол Америкийн цэргийн юмд ашиглаж ирсэн. Тэгэхээр одоо жишээлбэл мотор одоо шатах ч юм уу янз бүрийн хахад гадагшаа галд автахгүй доошоо ядаг тийм системтэй байгаа. Одоо энгийн машинууд өөр одоо 200 ярих юм бол тэдний машинууд дандаа пластик хунцар янз бүрийн ашигладаг чимээ авдагч нь. Mercedes-Benz одоо полиуретан бас янз бүрийн үнэтэй одоо материал ашигладаг. Хаад ундаач бай чимээ авдагч бай тийм байна. Моторны нэвтрүүлгийн удаагийн дугаартай хамтаа үзэгчдээ баярлалаа. Дараагийнхаа нэвтрүүлгээр бид та бүхэндээ автомашинтай холбоотой тэмцээн уралдаан болон олон сонирхолтой мэдээллүүдийг үзүүлэх болно. Баяртай.